Hi guys, Nanukwan өнөөдөр шилхэн бичлэгтэй тавтай морилцгоо. Өнөөдрийн хон бичлэгээр Nanukwan ямар хөө бичлэг хийх гэж байна вэ гэх юм бол Baby Monster-ийн шинээр гаргасан We Go Up гэдэг нэртэй дуун дээр өөрийн гэсэн reaction-ыг гаргаад ер нь өөрийнхөө энэ дуу сонсоод яасан гэсэн одоо ер нь өөрийнхөө ингээ reaction тэгээд өөрийнхөө нь одоо юу гэж бодож байгаа тэр талаар та бүхэндээ ер нь бол ярилцъя гэж бодсон. Тэгээд өнөөдөр хон бичлэгтэйгээ заавал хамт байгаарай. За тэгээд манай Baby Monster болохоор шинээр одоо We Go Up гэдэг нэртэй дуугаар гаргасан. Тэгээд бид тэр дууг нь болохоор сонсчихсон. Гэтээ яг сонсоод oh my gosh тэгээд ямар гоё юм бэ гэж утсан. Тэгээд уусаа ингээд шинээр цэцгсэн дээр одоо мэдээллүүдийг харахаар болохоор ингээд имэжтэй Baby Monster-ийн шинээр гаргаж байгаа We Go Up гэдэг нэртэй энэ дуу нь болохоор айгүй хэцүү юм одоо орчинтай айгүй юм хэцүү ер нь дуу байлээ. Тэгээд энэ одоо дууг бүтээх гэж айгүй хэцүү айгүй хүч хөдөлмөр шаардсан тийм одоо шинэхэн бичлэг одоо дуу гэсэн аахгүй юу. Тэгвэл энэ байдлаараа бас одоо Monster бөгөөд энэ байдлаараа бас шүтэн бишрэгчтэй айгүй их ингэж одоо oh my gosh энэ хизээ харах юм бол энэ одоо яах юм болоо гэд бүр ингэ аюу хүлээлгсэн байх гэж би бодож байгаа байхгүй юу. Тэгээд би болохоор дөнгөж саяхан одоо энэ дууг сонсчоод ямар гоё юм бэ тэгээд энэ өстөө гоё дуу болсон маань тэр үнэхээр ингээд хүч хөдөлмөр гарсан дуу болсон байна гэж бодсон байхгүй юу. Тэгээд миний болохоор одоо нэг бодож байгаа зүйл нь би одоо ингээд угаасаа тэр клипийг үзснийхаа дараа одоо надад сэтгэл хоногшиж үтсэн аюу гоё ингээд одоо гоё хэсэгнүүд байгаа. Тэгээд би зургсан дээрээ ингээд одоо тэр дуугийн тавьж агаад өөрийнхөө хамгийн гоё таалагдсан ер нь хамгийн гоё жүжиглсэн тэр одоо хэсгийг та бүхэндээ харуулъя гэж бодлоо. За энэ болохоор манай ингээд шинээр гарсан нөгөө дуу маань байна. За одоо болохоор хэдүүлээ хамтдаа We Go Up гэдэг нэртэй дуугийнхаа ер нь одоо хэрэг хүч хөдөлмөр шаардсан тийм одоо клип болсныг харцгаая. За бид хамтдаа дуугаа сонсцгоё. За манай дуу маань болохоор хамгийн ихэнд эхлэхдээ нэг иймэрхүү ингээд ийм дүрсэн болохоор ингэж эргэж яагаад ингээд доош ингэж одоо очиж ундаг ийм одоо хэсэгтэй байгаа эхлэхдээ болохоор за хамгийн ихний хэсэг дээр болохоор манай Рука явж байна. We go up. За манай Парита Зайхуу одоо манай Baby Monster шинээр гаргасан We Go Up гэдэг нэртэй энэ дуу нэг иймэрхүү одоо клип болсон байна. Тэгээд би болохоор одоо энэ дууны талаар ингээ өөрийнхөө сэтгэлийг хуваалцъя. За би болохоор хамгийн анх We Go Up гэдэг нэртэй дуугийг сонсоо. Нэг зүйлийг аюу гайхсан. Хамгийн их нь болохоор энэ дуун дээр нэг ийм одоо ийм бүрэнкээ тэг дотроо нэг ийм дүрсийг бол маш их тодтогч байгаа энэ дуун дээрээ. Тэгээд энэ дүрс нь болохоор яг ямар утгатай гэдгийг нь бол би ерөөсөө мэдэхгүй байна. Тэгж гисэн энэ дуун дээрээ нэг ийм бүрэнкийн ийм дүрсээ бол маш их тодтогч оруулсан байсан. Дуу эхлэх үед явуулж тэгээ бас ингээд Эйса ингээд Эйсагийн сэлэмнийх нь бас дээд тал ингээд тодтогч ер нь бол энэ дүрсийг маш их ингээд энэ дуун дээрээ тодтогч одоо энэ дуу одоо ер нь оруулсан байлээ. Тэгээд хоёрдугаар гэх юм бол We Go Up гэдэг нэртэй дуу нь үнэхээр хүч хөдөлмөр шаардагдсан уу гэдгийг болохоор би хэлээд зөв. Миний болохоор We Go Up гэдэг нэртэй дуу нь маш их хүч хөдөлмөр бол шаардагдсан гэж би бол үзэж байна. Яагаад гэх юм бол нэгдүгээр гэх юм бол одоо хэнд байгаа background тийм ээ гаргаж байгаа үйл хөдлөл тэгээд Паритагийн одоо дээшээ ингэж нисэж байгаа. Тэгээд Эйсагийн ингэж одоо сэлмэрээ ингэж тулалдаж байгаа. Тэгээд Рорагийн харваж байгаа, байшин дээр байгаа тийм ээ. Ер нь бүгдээрээ ингэж маш их хүч хөдөлмөр шаардагдаж бүгдээрээ яг хичээж яг энэ дундаа клип эндээ болохоор айгүй анхаарсан гэж би өнөр бодож байгаа байхгүй юу. Миний хувь үзэл бодолтой учраас одоо энэ дуун дээр маш их одоо хүч хөдөлмөр шаардагдаж бүр маш их хүмүүс ер нь бол
одоо угаасаа хичээж төгсгсөн тийм ээ арын албаныхан тэгээ манай baby monster гэдэг тэгээ манай YG гэдэг бүгдээр ер нь маш их ингэж хүч хөдөлмөр шаардагдсан гэдэг би бол 100% итгэж байна. За 3 дугаар гэх юм бол ер нь эхлээд би ингээд жоохон хүмүүсүүд рүүгээ орхосоо өмнө эхлээд жоохон одоо хүмүүсүүд рүү орхосоо өмнө бас өөр нэг тайлбарлая. За 3 дугаар гэх юм бол хамгийн ихэнд одоо хүмүүсүүдийн бас нэг шижиглэж байгаа юм уу хүмүүсүүдийн бас нэг анзаарсан зүйл нь болохоор одоо YG-ийн одоо гаргасан хамтлагуудаас Baby Monster болон Blackpink хоёр яг нэг одоо entertainment шүү дээ. Blackpink болон манай Baby Monster хоёр нэг entertainment бөгөөд YG entertainment аа. За тэнгууд болохоор хамгийн түрүүнд энэ We Go Up гэдэг нэртэй дуу гэхэд нөгөө дүрсээ үзүүлчин үтлээ шууд ингэж одоо байш том өндөр юм байшингуудын ингэж голоор нь ингэж орж агаад ингэж айгүй камера ингэж байшингуудын голоор оруулж агаад шууд руука доошоо ингэж бууж өсөрч үжрээд дуулж явдсан шүү дээ. За тэгсэн чинь хүмүүсүүд энэ дээр болохоор юу гэсэн байх юм бол яг энэ хэсэг дээр нь болохоор яг энэ байшингуудын голоор оруулах нь Blackpink-ийн Jump гэдэг дуунтай маш адилхан байна гэж хүмүүс одоо ер нь хүмүүс ер нь л тэгэж одоо таамаглаж эхэлсэн байгаа. За би ер нь микрофон ингэ барьчихъя. Тэгэхгүй бол ингэ байн гараараа ингэж бариад нөгөө байн дуургаад байгаа юм шиг. За тэгсэн чинь хүмүүсүүд болохоор тэрнийг нь болохоор ингэ Baby Monster энэсгийг нь Blackpink-тэй маш адилхан одоо хийсэн байна. Тэгээд Blackpink ч гэсэн Jump гэдэг дуугаа эхлэхдээ бас ингэж баахан одоо ингэж байшингуудын голоор ингээд одоо хүмүүсүүдийн царайг нь харуулж аваад эхлүүлсэн гэж хэлсэн. Тэгэн дээр энээр нь болохоор хүмүүс ер нь нэг их шүүмжлээд байхгүй байна. Тэгээд би ч гэсэн өөрөө нэг шүүмжлэмээргүй байна. Ягаад гэх юм бол нэгдүгээр гэх юм бол Blackpink болон Baby Monster хоёр маань яг адилхан entertainment бөгөөд YG-ийн одоо ер нь одоо entertainment-ийн огт амтлаг байхгүй юу. Тийм учраас YG энэ Baby Monster болон Blackpink хоёрын энэ хэсгүүдийг яг адилхан тэмээ оруулчаа гэж бас бодсон байх боломжтой гэж би ер нь хувь талаасаа бодож байна. Тийм учраас ер нь энэ дээр бол нэг бас ач холбогдол өгөөд баймааргүй байна гэх юм уу. За тэгээд би ч гэсэн өөрийнхөө хэлмээрээсэн 3 тодорхой ер нь одоо хүмүүсүүдээс 3 тодорхой ер нь зүйлийг хэллээ. За одоо болохоор би хүмүүсүүд рүүгээ орё гэж бодлоо. За ингэж тавьчихъя. За одоо болохоор би Baby Monster-оос ер нь яг энэ We Go Up гэдэг нэртэй энэ дуудаар гарсан хамгийн өвөрмөц одоо өмнө хийсэн Hot House гэх дуунууд тэгээд Hot House тийм ээ She's Forever тэгээд энэс одоо гарсан энэ We Go Up гэдэг нэртэй дуунаас өмнө гарсан одоо дөрүүдээс бүр шаалуур байдлаар цохиж орж ирсэн ер нь хэдийн талаар яригж бодлоо л да. Гэхдээ ер нь бүгдээрээ яг тэгж орж ирсэн төхөө. Зөвхөн миний хэлэхэд байгаа хүмүүсүүд биш. Baby Monster-ыг бүх хүмүүс айгүй ингэж цохилт ингэж бум гэдээ ороод ирсэн байхгүй юу? Энэс өмнө Hot House дүүнээр болохоор айгүй нэг юм тийм ээ ийм гоё ингэж нэг юм юу гэмдэ нэг юм хөвгөлтэй funny эсвэл нэг юм гоё ингэ айгүй сэтгэл тоногчсон айгүй юм баяр хөөртэй байсан байхгүй юу? Баяр хөөртэй айгүй гоё ингээд тийм ээ Hot Sauce гэж орж ирсэн мөртлөө We Go Up гэдэг нэртэй дуун дээр болохоор бүгдээрээ шал өөр хэмнэлтэд ороод ирсэн. Одоо Hot Sauce дээр болохоор айгүй нэг юм ингэж орж ирсэн бол We Go Up дээр ингэж орж ирсэн байхгүй. Тэгээ бүүн цохиж хийж ер нь орж ирсэн гэж би хувь талаас бодож байгаа. Яг тэр дундаас хамгийн их ер нь надад таалагдаж цохиж орж ирсэн хүмүүсүүд гэх юм бол нэгдүгээр гэх юм бол одоо Aisa байна. За хамгийн их нэгдүгээр гэх юм бол надаа Aisa санагдсан. Aisa болохоор ингээд бусад дуунууд дээр тийм ээ ингээд rap бид нар хийгээл тийм ээ хувцсанаа тааруулаад ингээд өгүүлдэг гэсэн бол энэ удаагийн дуун дээр болохоор манай Aisa маань айгүй ингэж гоё ингэж сэлмээр ингэж хүмүүсүүдтэй ингэж тулалдаж ер нь орж ирсэн байгаа. Ер нь болохоор ингэсээ баг зүтсэн. Тэгээ би хамгийн ихнэр үдчихэнгүүт энэ хийм бол энэ одоо аян юм болов уу гэд яасан чинь яг маска одоо тайлах үед нь Aisa байна гэд би яг ингэж мэдсэн. Тэгээд Aisa болохоор энэ үедээ бүр үнэхээр их цохож орж ирсэн. Би болохоор энийг харж уурлаа. Oh my god энэ Aisa байсан юм уу гэд амар гайхсан. Энэ болохоор Aisa бүр үнэхээр гоё We Go Up-ыг цохиж орж ирсэн.
байгаа. Үнэхээр гоё ингэж би бүр үнэхээр ер нь бол Вейса дээр одоо энэ дуун дээр болохоор миний одоо үнэхээр бас таалагдаж орж ирсэн хүн дээр орж байна. За хоёрдугаар хүн нь болохоор хинбэ гэх юм бол Чикута байгаа. За би болохоор хамтлагаас нь хамгийн биасалдаг хүн болохоор би Чикутаг амар биасалдаг байхгүй. Чикутад амар дуртай. Би ер нь wake up дээр Чикутад бүр амар дуртай. Ингээд нэг юм өөрөө тийм ээ. Одоо Baby Monster-оос гэр бүл гэж байгаа штэ. Гэр бүлээс хамгийн жоохон охин нь тэгээд айгүй гоё идэг байхгүй манай Чикута маань. Айгүй хөөрхөн байдаг. Тийм учраас Чикута болохоор ингэж өмнөх дуун дээр айгүй гоё ингэж байж яснаа. Энэ дуун дээр болохоор айгүй шууд зодолтоод орж ирсэн байгаа. Манай Чикута маань шууд ингэж тэгээ надад Чикутагийн юу таалагдсан юм бол манай Чикута нөгөө боксинг тэмцээн гэж байдаг шүү дээ. Боксинг тэмцээн дээр манай Чикута маань нэг өөрөөсөө том битээ булчинтай ахтай зодолж жагаад нэг ингэж хөлөөрөө илүүтэй өгшөглөөл хамраас нь цус гаргадаг тийм стенд байдаг шүү дээ. Тэгээд тэр стенд дээр нь болохоор би ингээд oh my god Чикута so oh my god гэж би бодсон дөө. Чикута бүр энэ үедэр үнэхээр гоё орж ирсэн. Чикута зүгээр шал өөр ондоо орж ирсэн төхөө ингээд зодолтоол тийм ээ. Пиу гэдэг цадалтад орж ирсэн. Тийм учраас Чикута бас надаа энэ дуун дээр үнэхээр их гоё цохилт үнэхээр гоё орж ирсэн гэж бодож байна. За сүүлийн гэх юм уу за юу ч гэсэн 3 дугаар хүндэн гэх юм бол манай Аяон байна. За манай Аяон болохоор ингээд бас айгүй гоё орж ирсэн. Бас манай Аяон маань бас hot sauce дээр бас ингээд ер нь hot sauce-тай тулгараад байдаг те. Манай Аяон маань болохоор бусад ингээд ноноо дээр болохоор ингээд тийм ингэж айгуу гоё ингэж нэг юм гоё юм эрэг уур амьсгалтай ингэж явдаг байсан шүү дээ. Манай аяа гэсэн чинь Vego app гэдэг дуун дээр болохоор та нар хэрвээ анзаарах юм бол манай аяа маань ямар нэгэн хүнээс зүхтаад айгаад яваад байгаа нь бол харагдаад байгаа зөв. Манай энэ маань болохоор жоохон айгаад тэгээд ямар нэгэн зүйлээс зүхтаж яваад байсан. Тэгээд ямар нэгэн тэгээд манай аяа маань зүхтаж явж байгаад нэг цохиж мохож унгаж байгаа сүүлийн хэсэг дээр ингэж нэг юм дарчаад тэгээд цухтаагууд амар том байрлагаас юм хүн дээр пүн гэлж гарчдээ штэ. Нэг тийм бүрхөөсөн. Тэгээд ер нь надаа энэ Vego app гэдэг нэртэй дуун дээр болохоор хамгийн цохилт өгч яг үнэхээр гоё ингэж орж ирсэн 3 хүн байлаа. Тэр нь болохоор Эйса, Чикута, Аяон 3 байлаа. Тэгээд үлцэд нь болохоор бас айгүй гоё юм л та. Тэгээ манай Парид болохоор айгүй юм хүчний юм тийм ээ. Манай Рока болохоор буутай толддог юм охёр орсон бэлээ. Тэгээ манай Рора болохоор гоё барилгын өндөр барилганы дээрээс ингэж буутайгаа ингэж лефтэн дотор зогсож жоод барилганы дээрээс буутайгаа ингэж харж агаад буудаж бас орж ирсэн. Би болохоор хамгийн анхны Vego app гэдэг нэртэй дуу сонсч уудлаа. Тийм ээ нэр нь зөв тэгсэн мөртлөө ингээд хуучны хിവэрэл юм уу эсвэл зүгээр л тийм ээ зүгээр л яг ийм л бодоогүй зөө. Эсвэл зүгээр л нэг хар хуримтай нөгөө нэг босс гэлээ юу ч гэсэн аюу гой ингэж орж ирнэ гэж бол бодсон. Гэхдээ би болохоор бүр арайч бас ингэж бүр амар бүгдээр ингэж орж ирнэ гэж бодоогүй дээ. Миний хамгийн дуртай энэ сценүүдээс одоо би ер нь үний Vego app гэдэг нэртэй дээс одоо хамгийн одоо тэгээ та нар надаас асууж магадгүй шүү дээ. Эйса, Чикута, Аяон 3-аас ер нь энэ 3-аас заавал энэ 3-аас хамгийн нэгийг нь хамгийн гоё байсан нэгийг нь хэл гэж та нарт асууж магадгүй. Тэгэхээр би шууд Аяон гэж хэлнэ. Тэр миний хувьд хамгийн гоё онцлог цэцэм зохиож орж ирсэн болохоор Аяон гэж бодож байна. Үнэхээр гоё байсан манай Аяон маань ингээд золтоол тэгэл тавч моч дараал тэгээ үнээр зугтаж яваал тэгэл Аяоны шинээр тэр хувцалсан ийм фэшнгийнхэн та нар тэр хувцыг харсан уу? Манай Аяон бол үнэхээр гоё хувцалсан байсан. Дэркон ингээд юм uuтай тийм ээ. Манай Аяон бол үнэхээр цөм цохож орж ирсэн. Тэгээд миний хувьд болохоор Vego app дээр миний хамгийн дуртай хамгийн гоё цохож орж ирсэн миний хувьд Аяон маань шалгарлаа. Тэгээд ер нь өнөөдрийн бичлэг нэг иймэрхүү байлаа. За тэгээд ийхүү өнөөдрийн бичлэгтэй хамт байсан чамд болон танд маш их баярлалаа. Тэгээд миний хувьд Baby Monster шинээр гаргасан Vego app гэдэг нэртэй дуу дээр үнэхээр их гоё надад санагдлаа. Тэгээд за та нар маань заавал нөхөд бичлэгэн дээр лайк болон subscribe дарахаа мартаоцай. Тэгээд манай та нар нэрээ хамгийн гоё нь хэдүүлээ 100 subscribe болж чадсан байлээ манайхаа. Хэдүүлээ 100 subscribe болж чадсан байлээ. Тэгээд
би нэг бичлэгээ эхлэдэг 3 юм уу 4 сар болж байгаа. Тэгээд 3 юм уу 4 сард ингээд 100 subscribe-тай болсондоо маш их баяртай байна. Би тэгээд цаг тутам өдөр тутамдаа бичлэгээ ингээд эдитлээд оруулаад яваад байна гэж ер нь та бүхэндээ амлая. Тэгээд угаасаа одоо хичээлийн шинэ жил учраас бас тийм их бас зам гарах ер нь бол хэцүү. Гэхдээ би ер нь та нартаа зориулаад ер нь бол нэлээд цаг гаргахыг хичээнэ. Тэгээд та бүхэн маань үнэхээр намайг 100 subscribe болгосон баярлалаа. Тэгээд та нарт нэг нууц хэлэхэд энэний дараагийн бичлэгэн дээр 100 subscribe-ийн special видео орно шүү. Тэгээд би хэрвээ та нар миний ингээд нанук гэж хэмбэ гэж миний хамгийн анхны ингээд бичлэгийг үтсэн бол бид нар бичлэгэн дээр та бүхэндээ 100 subscribe хүрэх юм бол ямар нэгэн special видео 1000 subscribe дээр өөрийнхөө жинхэнэ нэр хэлнэ гэж хэлсэн байсан. Тэгээд та бүхэн маань би орлолтоосоо бодохгүй хэрвээ та бүхэн маань миний жинхэнэ нэрийг мэдхийг хүсэж байгаа юм бол заавал бүгдээрээ цабаа дараад тэгээд 1000 subscribe болгоод тэгээд бүгд хамтдаа гоё миний жинхэнэ нэрийг мэдье. Тэгээд нэрээ нууцсан нанук байлаа. Дараагийн бичлэг хүртэл баяртай.